За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ. Родина буюу гэр бүл гэдэг сэдвээр хичээлээр үргэлжлүүлцгээе. За өгнүүдээс эхлэе. Бабичка буюу эмээ. Дедечек буюу өвөө. Маминка буюу ээж. Татинек буюу аав. Сестра буюу эгч. Братр буюу ах. Цэра буюу охин. Сын буюу хүү. Стриц буюу авга болон нагац ах. Тета буюу авга болон нагац эгч. Сестреница буюу үеэл эгч болон дүү. Братранец буюу үеэл ах болон үеэл дүү. Внучка буюу ач охин. Внук буюу ач хүү. Тхиня буюу хатам ээж. Харин тхан буюу хатам аав. За хэдхэн ширхэг өгүүлбэрүүд уншиж үзье. То е мой братр буюу энэ бол миний ах. Маминка рада ваши буюу ээж хоол хийх дуртай. Тото е моя цэра буюу энэ бол миний охин. То е мой тхан буюу энэ бол миний хатам аав. Мам сестру буюу надад эгч байгаа. Харин голд нь тоо нэмэх юм бол жишээлбэл мам jednu сестру буюу надад нэг эгч байгаа гэд тоо нэмээд хэлж болно. Өнөөдөр бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр чао.